Chilling hinzuge Running hinuge Am chimin hurten tasha lavanen Am chimin hurten tasha lavanen Har chile сонгох тавил ам бишгээд Таны заасан замаар яванен ча Хар мох гарсан тавар гарчин ча бүхний хүлэн исаад За сайн байцгаана уу? Бууцан байна. Зарчны замнал season 1 эпизод 11-үгээр эхэлж байна. За өнөөдөр 10 сарын 1 өчигдөрч гэжтэй баг үүрээр 5 цагийн үед 10 сарын 1-нд эпизод 10 орсон. Одоогоос за нэг 7 цагийн өмнө юм. 7 цагийн өмнө 7 гаруй цагийн өмнө эпизод 10 маань орсон байгаа. Та бүхэн одоо үзэж байгаа байх гэж бодож байна. Тэгээ бууз нь одоо шууд гарч ийн. Хайчж байгаа вэ гэхээр хинтээ амиг Батчирэт орно. Яа хол явах нь штэ. Батчирэтэд ямар гол байгаа юм бэ? Онон юу гэж вэ? За мэдгүй. Очиж байгаад мэддэг болох байх. Ямар тач амар гоё газар руу явж гэн. Батчирэт рүү хийж байгаа энэхүү дугаарыг маань ивент итгэж Хинтээ аймгийн Батчирэт суманд байрлах цэгээний бааз бидний энэ дугаарыг ивент итгэж байгаа юм шүү. Бүгд зардлыг одоо ингээд боги бид хоёрыг шууд загсны хэрэгсэлтэй аваад явж гин. Тэндээ цаага 2 хончоод буцаад түрээд ирсэн. Ямар тач хэлснээр нь бол айгүй ойрхон олон гол байдаг гэстэй. Мангар их загстай гэсэн. Тэр их гоё. За тэгээд очиж байгаад ямар ч сэдвүүлээ цэгийн баазтайгаа танилцъя. За ингээд үгээр эпизод 11 эхэлж гин. Хамтран ажиллагч ивент итгэгч Дүүжи ST Chaos Дүүжи брэнд. Нэг караван байна уу? Дүүжи брэндтэй баярлалаа. Дүүжи утас маань эвдэрдэггүй. Усанд живдэггүй бишээ. Усанд нордоггүй. Бас тэгээд бид нар Батчирэтэд шүн хулган шиднэ. Энэ чиг Дүүжи хэрэг болно тийм үү? Дүүжи брэндтэй баярлалаа. Nature Hike Mongolia. Аяллаа цогц шийдэл Nature Hike. Энэхүү брэнд маань буузын влог дээр спонсороор орж байгаа. Ивент итгэгчээр орж байгаа. Та бүгдтэй баярлалаа. Nature Hike. Энэ удаад хоёулаа чинь бааз дээр байрлах учраас ер нь бол хамаг хэрэгслээ хаяад аюу хөнгөн шингээ явж байгаа тий. Дулаан уцтай л явж байгаа. Гэхдээ би Nature Hike-ийнхаа шөнийн гэрлийг авсан. Бас юм нөгөө тухны. Бас усанд ордог. Тэр гэрлээрээ гангарнаа энэ шин. Ер нь л холгон зориулж ер нь бэлтгэгдсэн юм шүү. За ингээд Nature Hike брэндтэй баярлалаа. 10 сарын ихээр өвлийн шинэ баруунууд нэрнэ гэсэн та бүхэн үзэн сонирхоорой. Nature Hike Mongolia гэдэг пэйж байгаа шүү. За баярлалаа. Өнөөдөр та нар миний дугаарыг үзэж байгаа бох тэгэхэд бууз нь эдитээ өөр хийж байгаа шүү дээ. Би барыг хэдэн өдөр хийчихвэ. Өчигдөр бол тэгэл ингээд газ дуусчих юм шиг санагдсараа л өглөө болцсон. За тэгээд ингээд бууз нь өөрөө эдитээ хийдэг болж байгаа. Суралцж байгаа. Миний одоо эдит хийх техник юу гэдгийг хэрэгслүүдийг маань бэлдэж өгсөн Photoshop дэлгүүр байгаа. Энэхүү дэлгүүр маань хуучнаар Center Point одоогийнхоор бол Голомт банк Peace Mall-оос төв зам дагуу замынхаа хойно баруун тийш яваад Center Point Голомт банк гэдээ байж байгаа. Тэр Голомт банктай барилгын ертөнцийн зүгээр зүүн талаараа ороход Photoshop гэдэг дэлгүүр байгаа. Энэхүү дэлгүүрийн онцлог нь юу вэ гэхээр шөнө 10 хүртэл ажилладаг. Шөнө ч гэжтэй орой 10 хүртэл ажилладаг. Та ажлын бус цагаар элдв флаш, залгуур, хард, график карт, дэлгэц, компьютер аль нь хэрэг болсон тэнд шууд очиод авч болно шүү. За ингээд хамтран ажилладаг бүх байгууллагуудаа баярлалаа. Дандаа талхаж явдаг шүү бууцсан. За тэгээд мэдээж та бүгдэд баярлалаа. Үзэж сонирхдаг та бүгдэд маш их баярлалаа шүү. Donation нийлгээдэг та бүгдтэй баярлалаа. Лайк, шеэр, subscribe дардаг та бүгдэд баярлалаа. Цааш нь түгэж байгаа та бүгдэд баярлалаа. Бас хүлээж үздэг үзэгчдтэй баярлалаа. Ингээд эхлэе та тий. Дутуу орхисон юм байхгүй зү. Гэргидээ баярлалаа. Ойрын эдэн дугаар дээр хэлээгүй байсан юм шүү те. За дүүл явъя. Тэмхэд надад талхаар газар нутаг зөндөө нүүдэл суудал хийхэд хөнгөн хүндээ автор бодор артын би бай. За тэгэхээр дэлгүүр дээр орж ирсэн заяа. Цэгийн баазынхан маань дэлгүүр дээр авах юм давж байгаа. Би тэр бол donation тань. Ерөөсөө шууд donation авч. Одоо ингэ donation маш ихсэн болохоор би шууд гэлскээс уншаал явъя тий. За эхлэе. 10,000 айнаагаас дэмждэг шүү. Баярлалаа. 2470 төгрөг нэг мөнгө. Ангараг, бөбүүлээ, аанжи зулаа. За 4 хүн байш шүү. Баярлалаа минь дээ. 1247 төмрөө аавда хайртай шүү гинэ. 11111 бат цэцэгдээ хайртай шүү. Огигоос гэсэн байна. За 5000 Мадрас З замнал EP10 хүлээж байна гэдгээ мартчих. Хүлээж амжилт бро гинэ. Өчтөр орсон. За 9999 төгрөг. Германаас гэр бүлэрээ үздэг шүү бро гэсэн мэн. Баярлалаа. Ингээд төрж эхэлж байгаа шүү дээ. 5000 амжилт хүсье эрхмэд мэд хүргэе.
Амжилт төсөй эрхмэд минь хүргэе золоогоос хахаа гэсэн байна. За 2470 инхма тайртай шүү. Мөнгөчөнгөөс гэсэн байна. 100000 ёолоогоос гэсэн байна. 2470 далайгаас загас барихыг юроё гэсэн байна. Тэрийг бол заавал хийнэ. 11100 амжилт продаа гэсэн байна. Баярлалаа. 12345 Сокигоос ажаа амжилт үзэх дуртай шүү гэсэн байна. Баярлалаа. Ингээд төрсөн. Хаана энэ? Энд 7777 төгрөг 77 мөнгө. Далангийн эрг 247 золоо босоод 0 цэвэрлэг гинэ. Миний чатууд удаа амар байдаг боллоо шүү. Бараг ийм нэг юм чатны юутэй хэсэгтэй болт юм уу яа. За 9999 EP9 үзэж байна. Баярлалаа. 5000 14 настай үзэгчээс нь Амка гэнд баярлалаа. Ясаа өрх юм бэ? Заавал үзээрэй. 2472 төгрөг 47 мөнгө. Мэдээж 247. Солонгос улс Сөүл байгаа номод хайртай шүү. Хил домнон хайраа илэрхийлж байна. Тийш. Тийм болсоо. За 1000 жүр үрийн ах иш нараас нь. Жүр үрийн хөргөн бөөстэй. Байгуулгаараа үзэж чинь тий. За 20000 амжилт үзүүштэй влог шүү. Йокос гэнэ баярлалаа. 15000 Comfort Fisher C баяра анхаа 3-аас амжилт клуб юм шиг байна тий. Баярлалаа. 8000 барьсан нэг загас 5k алдсан 3 загас 1k үнэлүү гинэ. Энэ нэг хоёлыг нэг туулд ирэх. Барьсан нэг загас 5000 заяа. Хоёлыг туулд ир бид загас барьж штэ. 3-ыг алдсан штэ. Тэрийг 1000-аар үнэлсэн байна. За баярлалаа. 20000 олон залуусын хаалтан дотор Sky Team-ээс явуулсан мэдлэг юм шиг байна. Олон залуусын визийг даруулж өгч байгаарэ гинэ. Тэгэхээр бас гэргийнэр нь нөхрүүдээ загасчныхаа битээ нөхрүүдээ ойлгодог болсон гэсэн үгтэй. Болж штэ. Миний бас нөлөө байгаа юм биш тий. Баярлалаа яасан гоё мэдээвэ. За 2470 Номбаатараа өнөөдөр учраатай шүү гэсэн байна. 2470 өсгөөгөөс амжилт продаа үзэх дуртай шүү гэсэн байна. 60600 Ермак Seasonal Friends зүгээс бидний голоос л барихгүй дээ гэсэн юм уу да барихгүй гэсэн байна. За энэ Ермак маань сая EP10 өчтөр орсон тэрэн дээр комент бичсэн байсан. Миний донешныг уншсаггүйгээ гомдлсон байсан. Энэ юм өчтэй шүү Ермака. Юу вэ гэхээр одоо ингээд яг би донешн уншиж байгаа штэ. Энээс хойно орж ирсэн донешнуудыг дараагийн дугаараар дээр уншдаг байгаа шүү манайхан. Тэгэхээр би нэгийг ч алгасахгүй уншдаг шүү. За цаашаа. 3333 аавынхаа дуртай нэвтрүүлэгт жаагаас гинэ. Хөөхтүүд аяга хөөх үзтий билээ. Баярлалаа. 7777 EP9 Ticket Amka-гаас баярлалаа. 40000 Пуна баярлалаа. 5555 Орос улсаас Викториас үздэг шүү. Виктория гэдэг газар юм шиг нэ. Хот ч юм уу те. Баярлалаа. 2472 төгрөг 47 мөнгө. Өвөөдөө хайртай шүү. Үүлэн тэтүүнээ хоёроос гинэ. Хөргөн байгаас те. 4800 Алтан гэрлээс хахаа гэсэн байна. За 5000 хар ухаан үнж фэнчин пүүжэ гинэ. За энэ нөгөө Дисан Питери хар ухаан гэдэг дуу байдаг. Тэр дуртай хүн байна. Пүүжэ байна. За цаашаа. 2222 төгрөг 22 мөнгө. King Tower-ийн Батка уцаа аваач боги гинэ. Чи бичсэн шүү. Өнөө боги гэж. Өөр боги юм байна. Монголоор 4 боги тий. За цаашаа 2470 34 дэх сургуулийн 3-ын Ч ангийн ивэл авир хөрх баярлаа. За 5000 экологийн цагдаагийн алба. Энэ л гоё жок байгаа сте. Ер нь бол ингээд зөвшөөрөл авахд амархан болгоорой гэж захиж байгаа, гуйж байгаа. Энэ бол гэхдээ зүгээр нэг хүн зүгээр жок авир зэвэн сарказмтай байгаа сте. Экологийн цагдаагийн алба гэдэг. 1000 амжилт хаа гэсэн байна. 5500 Үрди маяг good luck bro гэсэн байна. Баярлалаа. Үрди маяг. 20000 эерэг контент амжилт бууцлаа. Баярлалаа. 5069 Чингис номод хайртай шүү. Добуул. За нэг юм хайруудл юм шиг байна. 5000 эпизод 11-ийн тикет. Баярлалаа. 5555 Бүүвэ Баатар миний хайраа хамгийн мундган шүү. Хайртаас нь гинэ. Баярлалаа. Баярлалаа гин. Дамжууллаа. Бүүвэ Баатар болсон юм чи. Дамжууллаа. За 2472 төгрөг 47 мөнгө. Бяцхан Арзаак хайртай шүү. Эпизод 11 амжилт. Баярлалаа. 5555 Өвлийн дарханд ирээрээ. Тэнд заавал очин тэнд бас гоё нөө дархны цомон болт юм л шүү дээ. Тэнд очноо. Пүрв очроос гэсэн байх шүү нэрэ. Өвлийн дархан дээрээ пүрв очроос. За очноо. 100000 дэмждэг шүү спиннингийн мөнхөө гинэ. Спиннинг чинь мөнхөөгөөс баярлалаа. 5000 Унгар улс Дебрекин Арвачка гудамжныханд мэд хөргийг гинэ. Унгарын нэг гудамжныханд мэд Арбачка гэсэн. Арбачка. Тий. Дебрекин Арбачка гинэ. За тэр гудамжныханд мэд хүргэе. 2470 гандангийн мастерт суугаа бэлгээ сайн уу хаахаа гинэ. Гандангийн мастер гэж үү? Мастер зэрэгтэй юм болов. За дамжууллаа. 100000 13 настай анхныхаа бизнесийн дээжийг барьж байна хахад гинэ.
Вау, баяр үргээ. Бизнесийн дижиг 13 настай. Мундаг байшгүй ахын доо за тэгээд донешн хэлгээсэнд мэдээж баярлалаа. Бизнест нь амжилт хүсье. 5247 Солонгодоо хайртай шүү хахаа гэсэн байна. Дамжууллаа. 7777 EP10 ticket AMK-гаас. Энэ AMK түрүү 9 дээр энэ өмнөхдөр сая дурдгдсан те. Байнгын үзэгч маань байна. Баярлалаа. За ингээд donation маань нийтдээ 48 хүнээс ирсэн заяа. Маш их уустэй. За тэгээд нийт үнийн дүн нь 403,806 төгрөг 41 мөнгө. Яа. Маш их мөнгө шүү. За баярлалаа. Ингээд donation цагаа та бүхэнд гүлгээний утгаа уншлаа. Өөрөөр хэлбэл чатаа бол уншлаа. Тэгэхээр одоо ингээд манайхан дэлгүүрээс юмнуудаа автсан байх. Хоёлаа нэлээд удлаа шүү дээ. Тооны машинаар энэ олон тоог нэмэх бол бас л тий чаг шүү дээ. 48 удаа шүү дээ. Одоо бол хоёлаа хальт өөрт хэрэгтэй зүйл байвал харчаад тэгээд болоо тий. Одоо ингээд явна шүү дээ. За явцгаая. Яма. Комбреда. Move it. Come. Такса үзүүлээд тавтай мөрөл. Breda. Yeah. Hey, Mr. D. Hey, what's happening, man? Breda. Yeah. Welcome to Watertown. Yeah, Body Gang, yeah. Хаалгуудыгээд орж та welcome. Шигдэн хүртүүдэ welcome. Ах цагаа хүнлээ тос цоло welcome. Суу backyard тулгатан зүүн юм. Хашаагаар дөрөн үнэр машараа. Тачаалаар дөрөн хүрүү тамшаа. Байжадад хүрэн хүүхнийг амталаа. Нэг, хоёр, гурван, ядаа. Машинда тавьжсэн дуурийг кросих инженер болснаа стил боссинг зунгам виски нэг сонхоор ба шампан ганжа фамарата такси бас комбат Хаач одоо бүүмэд мангар олон гол гатлаа тэгэнгүүтээ за энэгээр гарна гэсэн чи манай гарах гүр маань хаалттай. Ус бужигнаа л шүнжтэй яаж ягаад яасан сүртэй те. Одоо дахиад хаашаач гинөө тойрноо л гэж. Тэг хизээж очих газар очих байгаа бүүмэд. Ямар ч юм явъя та те. Тэг иймэрхүүл өдрийг өнгөрөөж шүү. Welcome to Watertown, baby. Mr. D, чиний харц яг ханаа. Харц боцсон бодол тарихны хацаан байна. Хөгжөлтэй миний шарт цагаад байна. The next morning. Fucking another day. Fucking another day. Fucking another day. Fucking another day. Өнөөдөр За өглөөний мэнд. За тэгэхээр бид цэгийн бас дээр ирсэ. Цараа. Энэ бол цэгийн нуур те. Цэгийн нуур бааз маань тэнд байна. Өчигдөр үнэхээр дуртай сайхан хонлоо. 100 галт үлээл. Айгүй гоё сайхан дулаахан хонлоо. Өчигдөр хэд гэж ирлээ? Бараг 2 шөнийн 2 цагт орж ирсэн. Зам нь нэлээ эвгүй те. Бараг 20 шахуу гол гарсан. Гараал орол. Тэгээ мэдээж шөнө ирсэн болохоор бид хэдэн шууд сайхан амарцсан сая ингээ босоод сайхан. Бие засаад одоо засны яваа гэж юм те. Тэгэхээр одоо л хэдүүлээ. Голууд руугаа явъя. Гээс очиж. Засаа барь. Хүмбүр хурч чадах мөрөөдөр асахын өнгөрсөн хугацаанд бүх юм үрдийн мөнхөрсөн буудан борнол лүтийн мөнхөрсөн хугацаанд түүхийн хүрдийн зүлөөсөн хугацаанд төрнөн бүгдийн Адилхан шалны модтой хоёр хүн байж байгаа байхгүй. Гурван хүн байдгүй юу? Хамдаас байгаа юм уу? Байгаа шүү дээ. Адаа өдөр шалны модтой. Гол дээр ирсэн. Юуны гол үлээ? Бархын гол. Бархын гол дээр ирсэн байна. Бюджетийн бархын гол дээр ирсэн байна. Тэгээ өнөөдөртөө бол эндээ шидэж хагаад нар буугаас өмнө амжуул оны явна гэсэн тий. Амжихгүй бол маргааш өглөө оны явна. Алах нэ. Оо баярлаа. Нийт шидэх хэвээр юу? Яах вэ? Ялаа гоё те. Уламжлал ясаараа ялаагаа шидээ те. Үзье те. За боги ингэдэг гэсэн шүү. Мачины татаад яв. Тэгээ одоо тэнд очиод хоёлаа ингэ сунган заяа. Одоо хичээлдээ автнаа. За цаашаа яв. Одоо энийг чи сайн бариарай. Би татлаа шүү. За босоо. Ахиад норох ёстой билүү? За яах. Тэгтээ ер нь л ингэ сунгаж нөө тунарааг нь гаргадаг гэсэн. Манусын уурагчийг цагиргалаад идэв штэ. Саянэр шиг татаж тунраагаа гарганаа. Йоо ямар гоё байгалтай юм бэ. Иш өстө кино хардаа шаарлж марлцсан тий. За тэгээ загсаа барай да. Баярлалаа дахь. Гол дээр ирэхлээр бүр ингэж баярлдаг болцдог тий. Сонио. За нөгөө буруу каст чи ингэдэг гэсэн шүү. Харж байна уу? 1 2 3 4 5
6 7 удаа 8 удаа зангирсан байгаа юм чи. Бууддаг дагаад бас буруу. Ингээ каст буруу гэхээр ингээ зангирдаг гэсэн. Типнийхээ яг үзүүрээр яг одоо яг усны үзүүр эндээ. Тэнгүүд энийг хоорондоо зангирсан байхгүй. Энэ шиг байхгүй. Тэр каст буруу хийчихнаа гэсэн. Одоо энийг энэ чигээр л биш үү дэгийг ороод ягаад гэвэл угаасаа дахиад буруу хийх учраас энийг хайрын юм татаад яах юм те. Тэгээ угаасаа л буруу хийх юм чи. За хэдүүлээ дахиад каст эхнээс нь давтцгаая. Ингээ зангирчдаг байхгүй харж та. Тийм үстэй. Харж гинөө. Тий. Ингээл шитгэхэд оролцолтол ингээл нэг зангидагдал татдаг юм шиг байна тий. Хизээ энийг зангидагдахгүй зөв каст хийж сурна да. Болно да тий. Хайнин. Нэг урганда 2 өдөртөө болцсон байгаа юм чи. Зараа харж гинөө. Нэг нь арай богино гоц үзүрнэ. Энэ хугарсан. Тэгэхээр би чамд энэ нарийнаа бол өгөхгүй. Би чамд энэ бүдүүнээр нь шитүүлнэ. Том загас ярих юм билүү тийм үстэй. Заамаа энэ өгсөр. Өгөөшөө их гээд өгөөшөө хайж гин. Нөмөрөө ногооноо ухаж гин. Энэ адраас юм уу олохгүй. Яжгаад амар их юмтэй. Монгол орныхоо ийм гоё газруудаар явахгүй энэ олон жил үлэг хийжсэн бол гэж бодогдсон шүү дээ. Ер нь бол дандаа тэгдэг тий. Заавал яваарай манайхаа. Загслахгүй жуулна шүү дээ тий. Одоо энэ нэг л майхнаа барайл онгод зам бол гоё шүү дээ. Жаргалаа ороо. За боги өгөөш өгсөрж гин. За хичээлийн хэрэг бэлдсэн чи харъя. Боги 1 2 3. Намайг нэр ингэсэн Сатурка байгаль битээ хай гэсэн. Нэрийг бас ботсон ч үнэн тий. Яг л энэ ч нөгөө нэг юу материал штэ. Одоо ингээ яаж авч үлдэх вэ? За ингэж бод. Ажлаа. Алдчихсан. За энэ удаад өстө уучлаарай алдчихсан. Гэхдээ ер нь бол манайхаа тий урт нөгөө нэг орооцолтуулаад тасалмасалтай штэ. Тэгэхээр манайхаа Сатурка битээ хайж байгаарэ. Бас тэр чин нэрээ нийлэг материал учраас тий байгальдаа шингэхгүй бас гай болдог гэж магадгүй. Хогоо авч явдаг шигээ Сатуркныхаа хогийг ч гэсэн гоё аваад явцдаг байя гэж зөвлөгөөг нь хүлээж авсан. Баярлаа. Яачва. Яах вэ? Нэгсэлтэй яагаад сүлэг багтаа ичиж. Одоо багтаах гэдэг балконыг буцаад таслаа та. Йоо. Ингээд тэнэгтээд идэх хэвгүй юу? Ингээд тэнэгтээд идэх. Тэгээ наацууч том нөхнүүдтэй л байна ш та. Амар ялаа малаа тослол. Зөө шидий гэсэн чи сүлэг үйдээ. Ийм мангар алдаа манайхан битээ гаргаарай. Багчмаар юм биш үү дээ. Тэгээ ингэж оруулаад гарадс. Тэгтээ ингэж тэнэгдэж болохгүй шүү. Ийм мангар Шинкови алдаа 10 дугаар дараа 11 дугаар дээр ийм тэнэг Шинкови алдаа гаргаж болохгүй шүү манайхан. Яа. Загасчлаа. Малгай унгаа үл толгоогүй гэж. Болоо. Явъя. Манайхан жоохон цайрах маягтай л байна да. Манайхан нэг л барихгүй л байна да. Агихгүй энэ те. Энийг түрүүн татаж нөө тунрааг нь гаргасан штэ. Гаргаж жоод гаргах юм байна. Тэгвэл ямар ч нэмэргүй юм байна. Одоо тэгэхээр хаялаа усандаа Сатурка дамраараа дүрээд тунраагаа гаргацгаая. За бахын голын загсыг балбаад өгье. Яана ингэж гол нам гардаг болчих гэж. Үгүй тоглосон шүү зүгээр л инээдтэй нөмөр албад. Одоо татаарай. За энэ оргоцсон. Одоо уурга тат. Одоо лайнаас нь барьчих. Ногооноос нь барьчих. За бас. Босоо. Амар цуцаал ирсэн чи амар гоё өдөр шүү дээ өнөдөр. Янз бүр. Орой гэхдээ үнэхээр сэрүүхэн байдаг болц тээ. Йоо энэ өнгө нь одоо яач гээд гарч ийн өдөр. Йоо. Яа гээд байгаа юм болоо. Пүү. Ялаа жоох ихтэй газар энэ те. Жижиг ялаа ихтэй. Пүү. Энэ авираа жоохон гүйхэн дүү юм те. Цаагаараа бас гол урж байгаа юм болоо. Энэнгөр бас эвгүүл юм байна. Байх магадлал эвгүүл юм байна. Би хавраад хэлээ. Ийм гүлгээр гацлоо. Нээр гацсан биш. Йоо би борслаа. Боцлаа. Яа. За, яацгаа манайхаа. Барьлаа. Бариагүй юм уу? Өөний чи жоохон гутарсан юм уу? Хариулахгүй байх юм бариагүй юм уу гэхэд. Та нар бариагүй юм уу? Хөр жижиг юмнууд бол байна. Тин. Та нар бариагүй юм уу? Та нар барихгүй юм уу? Байшгүй.
жижиг хөөрхөн юмнууд бол байна. Ахын сая энэ дээшээ жоох өгсөд ямка эргчд ирлээ. Одоо байрлаа салий. Замча наша цаша өгцөх хүн наалын Тий, хариусан. Ялалцсан. Толовтой юм байна бас. За, хиймэл амьсгая. 1 2 Дава ига тусава инда саруч байна. За, хоёр дахь газараа ирж байна. Ямар гоё байгалт юм бэ тий. Баян гол гинэ. Одоо ингээд хөндөөгөө ингээд эзэмшээд авцсан юм байна тий. Тэр хойд айлгоц, тэр хойд айлж ингээд өсөд амир хатцсан ажилтай хүмүүс юм уу. Тэгвэл энэ хөндөөгөө ингээд хатцсан. Тэгвэл энэ уулын цаана байгаа айл нь болохоор бас тэрийг хатцсан тий. Ингээд хатцсан ингээд харагдаж байгаа үстэй шууд. Сайхан газар юм уу? Ямар гоё нутаг вэ бурхан минь. Зөө зогс бэрё. Өөсөөс барьсан. Бэрсөө. Эндээс хараад ирдэг аа. Одоо энд багтахааргүй юм баримаар байна. Бэн. Гэтэ нөгөө хоёр загсаа тавьчихсан. Амьдэрж илээ тий. Би бас арай удаан ангаар дээр байлгачлаа. Яах вэ гэж бодсон чинь хөрхөө яваад гисэн тий. Би чи дээр бичсэн үү? Ой ганжа. Эмирээ. Өгцөх Канадад ирэхэд хараад. Болгоно гэсэн үү? Темпо. Үгүнэс будатгаас татагаад үзэнийг та симфон. Элихта. Henko. Oh, so what I get in as my huruchin. Thank you. Welcome. За ингээ нимпиг ингээд уурсгана. Тэг хизээ цаадаг болсон ч гэсэн тий. Класс юм аа тоглосон шүү. Энэ амар гоё гадтахтуу амар байна. Ой. Бэшүү. Сая татсан шүү. Нимпиг ингэж ардуураа ингэж шидэхлээр аюу гоё явд юм байлээ. Ингээ зааж гисэн маань нэ. Тэг ингээ би 2 нимп хийсэн байгаа. Тэгээ уурсгал үлээл нэг тулж чинь. Тэгээ уурсгаад доош очингууд нэг жоохон ганц хэсэгсээд буцаад ингээд тавьчих юм байлээ. Амархан бод тэгээд хамгийн гоё нимпиг үнэхээр заас барьдаг. Сая нэг зарж байгаа би зарихгүй байна. Ялаа бол эвгүй ах шиг байна тий. Тэр би ялаа шидэн гутаа нэг л боломгүй санагдсан гут нь шууд нимпэр салцаахгүй. Яг би нөгөө шалны мотор бол нимпдэж байгаа. Би нөгөө өвд өөртөө хийлсэн бичлэгтэй оруулаа ялаа. Би шалны модны мастер боллоо гэж зорьсон байгаа. Энэ болготой гялгар өнгөтэй халбан малбуул амар татна чи албах шидэж. Ультрагаараа чи бол барина да. Боги. Хөөе, чиний фэнүүд их болсон байх шүү боги. Чамайг шидгийг харах хүмүүс их болсон байх. Чи надад давж байгаад бараг өөрөө шидэж гайхуулвал яа. Тэрний комент уншсан уу? Игцэн хэлсэн шүү. Ваа, боо судлаа баяглаа янз бүрийн юм яриад дүрм журм яриад боо юм болж байгаад боги тэнд бараг үдээсээр бариад. Ёстой бараг тэгсэн шүү дээ. Цаатлаасаа ороод наашаа шийдвэл бас гоё яж магадгүй. Туулаад те. Цагаан толгойтой шаардлага хоёр нимп сар хомын нимп нэ. За би ингэж нимп хийшээ. Уг нь бол нимп шидэхэд энэ тип уртлах стил юм бэлээ л те. Би жоохон залхууран гутаа. Шууд ингэж хийчихсэн. Энэ болохоор юм шаардлагатай ногоон мөкстэй гэж агуултай. Нөгөөт нь болохоор арай том тэнгуутаа хар улаан мөкстэй. Ийм хоёр нимп. Түрүүн бол амар ажилласан. Хоёр айросыг бол хоб гээл. Одоо энэ зүйлтэй таталт өгөхгүй байна. Тэр доошоо нэг очиж үзсэн нэ. Одоо би ингээд ерөөхдөө шидээд доошоо уруултлаа. Тэнд юу футбол болоод байна. Тэгээ ингээд уурга усан дотор уурган дээр сатург ачаал өгөөд ирэхлээр татвал хурдан ингэж гой гарч байгааз мэддэг гинэ. Одоо ийм тунарсан бооз ийм харж байна. Эндээс ингээд татвал гарахгүй тийм үү сте. Одоо ингэсэн байлээ гэж бодсод би бүү юм болж байна. Тэр ингээд яа заагчдын жаргалыг би энэ гэж боддоо шүү дээ. Одоо ингээд өдрийн гой цагаар үнээр ингэ чив чимээгүй амар тухтай тавтай тэг байгаль маяг нүднүүдээ бэлчээгээд үзсэн үнээр тасах газар тий ингэ загсчлах энэ бол загсчдын хамгийн гоё мэдрэмж байхаа гэж бодсон. Мэдээж загс барих гоё л доо. Гэхдээ бас бонус мэдрэмж япон. Нимп хөвлж бол одоо ингэ газар дээр ёроолдуулж уурга босгож барьдаг гэсэн. Одоо энэ бол ингэ урсгал дагаад газраар нөгөө агуултай маань тэр ардаа барьчихж байгаа байхгүй. Үгүй. Амар гордлоо шүү. Йоо. Сатуркын дэглэж. Йоо. Тэд амар хүн чигнээс барьж ирсэн. Тэр хардаа идэв амар өнгөрсөн чи. За болоогүй л юм байна. Энд нэг юм тэглсэн байна. Уучлаарай манайха. Зүгээр л горцсон байна. Энэ чулуунда бас ингэ тэглээд идэв юм те. Энэгээр одоо ямар нэгэн замаг мам байхгүй заяа. Гэсэн мөртлөө чулуунда тэглээд идэв юм байна. Шүү. Хатан босон тэврэл. Сайхан түүхийн иглэл. Бүгд асуудлууд мэдээ зовоон. Тэгээ яхих хүн асуудлуудыг гөвөн. Өөрөөр яхих зөнд нь хайд амдаахан зөвөө. Ураа байхын цаг. Версаа. Дахиад нэг хөөрхөн хадран байна. Энэ ингээд дээд урууландаа орохоор загас тавигддаггүй мэл. За нэг ийм хөөрхөн хадран барьлаа. Одоо бол яг голоо уншихын үед бол
Энэ налуу талаасаа тэр цаад гүнзгий тал руугаа шидэд байгаа шүү дээ. Тэгээд нип хөвлөд байгаа байхгүй би. Өнөөдөр л ер нь жоохон нипээр барья гэсэн бодолтой байна. За би загсаа тавилаа. Гол уншилтын хувьд бол яг би зүгээр ингэж бодоод байна. Нөгөө заалгаснараа бол одоо энэ налуу тал байгаач тохорс хэсэг байгаад тэндээс орж ирээд ингээд тохорж байгаа. Тэгэнгүүт ингээд дээш нь ингээд нипээ шидээд хөвлөөд энэ гүнзгий тал руу ногоц дохооны гадна тал нь юм гүнзгий, наа тал нь налуу байдаг штэ. Тэгэхээр налуу тал руу жоохон орж жагаад тэгээ нип хөвлөхөд бол надад зааж өгснээр ингээд ардуураа ингэж татаад дээш нь шидвэл илүү гоё явт юм лээ. Тийм байгааз. Тэгээ уурга урд нь барина. Одоо энэ ширүү урсгалтай ч гэсэн урд нь ингэж барина. Араас нь уурга нь хөөхөш. Харж гинөө. Урдаа ингэ барьж чад. Ингэж барина гэсэн. Тэгээ ингээд ийшээгээ ирэхлээр нь жоохон доошлуулаад орозуулаад тэгээ 1 2 сэгсрээл буцаж аваад дахиад шидэнэ. Би лайныхаа үзүүрээр индикатор болгоод хараад байгаа. Өчигдөр жоохон даарсан юмээс хоолой жоохон сүйдсэн байгааз. Гэхдээ энэ үнэхээр тасарсан байгальтай газар үү те боги. Зүр үнэхээр гоё. Та нар ийшээ заавал ирээрээ. Одоо энэ Баянгол гэдэг газар та ерөнхийдөө л нөө нэг цэгээний бааз дээр ирэхэд ер нь хөөе зардаад энэ том байна. Том байна та. Харж ирөө. Тайвраад байшоо. Балага. Яа, том амт. Том хатар. Яна энэ ямар юм суул хэвчтэй бэ? Хүү, хардаа би шууд жоогдод байна. Энэ гэхдээ яагаад ийм нэг юм толовтой юм бол хатар нь өөр төрлийн хатар баг шүү юм те. Янзын том амт барьлаа шүү дээ. За ингээд цараа ийм гоё толовтой байна. Харж байна уу? Ийм. Хата туулын хадранаас өөр юм те. Тэр чинь толовтой илүү анзааргүй болов уу эсвэл зодтолтож авлаа шүү те. Гоё хадран барьлаа. Манайхаа энэ хадран л ахта те. Хадран жим зүүн залаатай. Яа энэ ямар үзэглэнэ би харж байна уу? Харта. Улаан өнгөнөдтэй зах шиг те. Тийм ээ. Өнөөдөр бол би бараг 4 хадран барьлаа шүү те. Ингэж те тэр доор идээд орж байгааз. Тэгэхээр энэ дээрээсээ хөөсөн гэсэн үг боги. Дээрээсээ хөөгөөд урсгал дагуу яваа. Өгөөшөө харж агаад ирээд өмгч гэсэн үг те. Цэнгийг усандууд энэ авгалтыг үнэхээр иддэм байна уу те. За тэгээд загасчны замнал логийг маань ивент итгэж байгаа PowerShop компани хамт олондоо баярлалаа. PowerShop компани маань хуучнаар Center Point, одоогийн Голомт банк, Peace Mall-оос 900 зүгээр баруун тишээ замынхаа хойдлоор алхаж яхаар Голомт банк байгаа. Тэр байрны 900 зүгээр зүүн талаас ордог хаалгаар PowerShop гэдэг дэлгүүр маань ажиллаж байгаа шүү. Тэнд хэрэгцээд компьютерийн сэлбэг хэрэгсэл детайлууд байгаа. Та бүхэн үйлчлүүлээрэй. Дээрээс нь онцолж хэлэхэд PowerShop маань 22 сар хүртэл ажилладаг шүү. Хамгийн гол нь ажил хийж байгаа гэнт нэг юм болохоо болоод те. Тэгвэл тэгээд PowerShop-ийг зориорой гэж хэлье. За баярлалаа PowerShop-тоо. Яа ингээ бариад ирэхлээр байхгүй уран мараа явчихдээ шүү. Дөрөв би гол дээр цангаад байсан байхгүй юу. Тэгсэн чинь гол дотроод байсан юм байлээ. Шууд ингээл болоо. Дахиад. Дахиад чиг харлаа. Йоо жижиг загсыг зөндөө барьдаг болчлаа. Яах вэ? Одоо том загас барьмаар байна. Яа шулттай тий. Дахиад дээд уралдаас нь орчлоо. Миний дээдлийн ажиллаад ахыг дээдлийн биг л хидээд байна. Хинокинд банда гэсэн аахгүй юу? Өчтөр гин өмнөх дугаартаа яаж мэдээд байгааг асуусан чи хайр усаа гамчил Линок байж л байгаа гэсэн. Тэгэхээр Линок бол уг нь байгалах та тий боги. Хоёлоо гоё Линок барьмаар ах юм. Би ингээ зодтолмоор байгаа байхгүй юу? За би шалны модороо нэмтэж байгаа шүү. Манайхаа sorry. Ном ёсоор нь хэрэглээрэ гэсэн комент ирсэн байсан. Нэмпний уургыг нэмпэнд хэрэглээ гэсэн. Би дараа жил тэр сетапаа өгсөрнө. Одоо ер нь бол намрын ингээ хаалт төгсөж байгаа учраас би за яг энэ жилдээ өнччөө гэж бодоод байгаа юм шүү манайхаа. Тэрнээс биш шалны модороо зүтгүүлээд байгаа юм бол байхгүй шүү. Тэгтэл бас бариалаа гэдэг хөрхөх. Ямар ч юмор яаж болж болно. Гэхдээ ном ёсоор нь загаслах зөв соёл шүү гэсэн байсан. Бас үнэн те. Ер нь ингэдэм байх шүү. Нэгжиж явбал одоо хайлаа тэр дээрээс хойш бараг 600-700 м уруудсан те. Анх буудсан газраасаа. Тэгэл нэгжиж явбал ерөөсөө татахгүй байж нэг газараа оллоо те. Тэгвэл энийг балвчтай биш үү те. За эндээс 3-ыг барьлаа шүү. Нимп бол ажиллаж шүү. Нимп бол ажиллаад байна шүү. Тэгээ уурганы үзүүр дээр утас одоо ачаал ирсэн үед татаж дээш нь явуулах ёстой гэж надад заасан. Ингэж. Тийм байгааз. Тэгмүүд ингээд уурганыхаа үзүүрээр л гоё явчихж байгаа. А ийм хонироотой хахад ингэхлээр болохгүй. Тийм байгааз.
Тийм үү өстэй. Явахгүй гоц татагдахгүй. А гэтэл одоо ингүүл их гоё явна. Одоо ингээд уурны үзүүлэлээр сатург татагдаад ачаал ирж байгаа. Тэнгүүд уурны үзүүлэлээр хоп. Тийм үү өстэй. Ингэдэг гинэ. Ингээ хөвлөө. Уурах чигтээ ирлээ. 1 2 сэгсэрлээ. Дахиад атлаа. Имэрхүүл юм зааж гисэн дөө. Тэгээ уурах дандаа урдаа. Тэгтээ өгөөшөө чирэхгүй дагуулад тэгээд араас нь уурган чирэгдэж татагдаж явахгүй гэсэн үг. Тэ. Тэгвэл өгөөш нь ингээ татагдаад байх нь шүү дээ. Хойноо хоцроод тэгвэл уурах дандаа урдаа гэсэн. Яг би индикаторгүй болохоор лайнаараа индикатор хийгээд хараад байгаа. Тэгээ угаасаа гарт мэдгэж ин дөө яг орхолоор хоп гээл. Энэ ингээ сонирхолтой. Одоо ингээд хунрааг нь гаргаад ингээд ачаал ирлээ татлаа. Болоо. Тийм үү сте. Нийбиг бол нэг ийм маягаар явуулна. Найзыг зааж өгсөн болохоор одоо ингээд чигээрээ харж байгаа тохиолдолд 10-аа ингэж татаад бас гоё явж байгаа сте. Тэгээ ниймний уурга бол үнэхээр мэдрэмжтэй юм байлээ. Тэр талаар бол маргаад ах юм байхгүй. Шууд ингээд чулуун дээгүүр нөгөө өгөөш нь явж байгаа нь мэдрэгдээд байгаа юм чи гарт. Амар мэдрэмжтэй. За явах уу? Дараагийн газар руу очих уу? Дүн. Хоёрт голоо шалгачлаа тий. Ийм хариус хөргөн том болохоор нь авцсан шүү. Sorry. Нөгөө эдийг шарын малтмаар санагдаад авцсан. Би бол тэр эдийг бариггүй ах гэж бодож байна. Амар мангас шиг линаг бэлтэн байв. Тул амьдралч торморондоо ийцэн үү? Яа тэгвэл бууж өглөө. Миний өнөөдрийн даалгавар жоох өөртөө гэсэн даалгавар бол энэ тохооноосоо дээшээ гаргасан загас. 30 хавцаа байна тий. Та баг юу ямаар биш үү? Нөгөө гар дээр ингээд сантиметр шивүүлчмээр биш үү? Юу н тэгдэм үү гэж бас бодоод байгаа шүү дээ. Тий, 30-аас 50 хооронд сантиметр шивүүлчих юм бол санаа байна. Яа за сайхан өдөр байна. Ядж хахад яасан ч гоё налгар өдрөө. Дээрээс нь ямар ч гоё байгальтай газар руу бачирээд чинь те. Тэгээд үнэхээр гоё чийлэрж байна. За, опа. Йоо, заавч гараа. Чуба. За боги битэр нэг иймэрхүү байдлаар цагасчилдаг байгаа. Готлог би нөө зурглаачтай нэг вэдэртэй болъё. За манай загсны дэлгүүрүүдээ манай зурглаач вэдэр харьлаа. Манай яриг ашиглахгүй гэдээ тосоод ирчихин. За яасан? Байна уу? Нилээ уруудж ийж нэг гоё газар боллоо. Дээш өгсгөө. Өгсөө. Одоо тэгэл чи дагуулаа явдаа. Ингэмээр байна. Өглөө 6 цагт хашаа оноо гарыг. Өнөөдөртөө энэ гэлөө өксөд энэгүүрээ. За тэгээ. 6 цагт оноо гараад иштгэндээ он дээр ер нь унжиж байгаа. Нэг өсөр гарах гэсэн үг шүү дээ. Хамаг юм аваад те. Тэгэл сумаас шууд юм. За тэгээ. За тэгвэл маргааш оны юм биш үү? Одоо бол 1G те. За яа. Хийгээд ам шигээд байна. Нэг арах тэгээ яаж хийгээд байна. Одоо дан тэгээ яаж хийгээд байна. Тэр яра. За ямар нэртэй зогсон байна? Цэвэг байна. Тэр доорс амар тойг барьчлаа шүү дээ. Чи яг хажууд нь зогсож шүү дээ. Гэр бүлийнхний гишүүнийг дахиад аваач. Буруу тавьчих. Гэр дорж ирэхэд гэрги аз жаргалтай. Нар жаргал 6 юу? Яваад өгсөө. За яах вэ те? За саяхыг тооцсон. 6. Яг гоё газар очиж зогсчих. За ингээд голынхоо 3 дахь газар ирсэн тий. За тэгээ эндээс баахан загас барьсан. Миний нөгөө нэг амар дөнгөж цаа хэдхэн цагийн өмнө би чи одоо одно байлаа шүү дээ. За метрлэх цаг. За метрлээ явчихнаа. Өтөр барьсан. Таних тий. Миний хадран 29. Арай 30 өрөхгүй байна. За тэгвэл энэ бол ойлгомжтой 40 гараа явчихсан гэсэн үг. Инхээгийн барьсан 41.5 ч юм уу. Яа тэгвэл энэ бүр нөгөө дүүгийн барьсан 46. Яа за нэг юм хөл байна та. Би нимпер ленок барина гэж байх болов. Асууя та. За нимпер ленок барьд юм уу? Хариулаарай. Барихгүй гэвэл би спендинг руу орлоо шүү. Одоо дараагийн газар руу. Окей, явцгаая. Хар хөдлөөд байна. Түрүүн би ялаж ирсэн ч одоо ялагддаг ч болчихсон. Бата замбуудын Бабилон ирүүхийн Селасия. Ата замтууч
За өнөөдрийн сүүлийн газар. Сүүлийн ямка эргэлцээ. Ям гэдэг чинь зүгхэл гэсэн. Одоо ийшээ харах ийм тогтун богоц тэг гүнзгий. Йоо байгаль бол тасархаа. Ярих юм алга. Үнэхээр гоё газар авчирлаа. Баярлалаа. Цэгийн софттой тий. За ямар ч ч гэсэн өнөөдөртөө бол хэдүүлээ ингэн одоо энд хэсэг шидэд гоё юм гараал дүрсээр үзүүлээд байхгүй бол тэгээд ерөнхийдөө өнөөдөртөө амраад маргааш өглөө 6 цагт бүгдээрээ оны явахар бас тий. За энд хэсэг шидэд хэдүүлээ тэгээд юу тохиолдохыг харцгаая. Шийдэж өгч дээ харин хүмүүс. Энд юу байгаа юм? Тол баг. Байгаа л гэсэн шүү дээ. Бүгдийн бүхний ардул юм мэдээ. Юу ч байлаа. Туркман заграал. За ингэ сүүлийн ямка ирэглээ. Одоо нар буучлаа. Уулын загвар орчлоо. Тэгэхээр бид хэд ер нь өлсөж гин гэж ихтэйхэн ер нь харж цайлъя дөө гэж бүгдээ ярилцаад цайлцгаая гэж ярилцаад байж байна. Өнөөдрийн арга хэмжээг үүгээр өндөрлөё. Маргааш өглөө онон дээр уулзцгаая. Жур сэтгэл тавууд уурлаач идэхгүй бүх зүйл тавуу. Өдөр гэлж нээлттэй байдаггүй. Хаалгадан дахалтай байхгүй. Багтаа замдууган Бабилон ирүүхийн силасия. Ата замдууч тайвын нэрийг дипломсуай. Магта намуучин зайдын дэрийг close your eyes. Нагтай дамжууган Бабилон ирүүхийн шилинсээ. The next day. За өглөөний минь 2 өдрөө цэгний бааз дээр за тутаа сайхан амарч хонлоод өглөө чичтэй нам унтцаасан юм шүү бүгдээ 6 цагт явна 6 цагт явна гэж бүгдээ шуугаад байсан юм аахгүй одоо 10 цаг цайлаа сууж байна. За тэгэхээр яг ч аваа гэхэлэр мэдээж комент уншиж. Ер нь бол цөөхөн комент уншиж байгаа. Бусдыг нь манайха өөрсдөө ороод уншичаараа гэж хэлье. Тэнд бас хэрэгтэй зөвлөгөөнүүд байдаг те. За тэгэхээр за комент уншихаас өмнө мэдээж хамтран ажиллагч дүүжээ Steakhouse дүүжи өчтөр хэдүүлээ шидэд мэддэг үтсэн бэ. Ханруу шидсэн чи банжин уулчтээ. За. Дүүжи брэндтэй баярлаа. За ингээд комент уншъя. Би нөгөө ям гэж юм бэ? Ям гэв юм бэ гэж асууад ирсэн тэгсэн чи ям гэж харьгааны доохон хэсэг рүү гүнзгий болсон хэсгийг орсууд ямаануух гэж хэлээд байгаамаа гинэ. Одоо нэг өчигдрийнхөө тэрний доор хэдүүлээ шидэд баахан хадран барьдаг тэр хэсэг юм шиг зүг. Яг нэг юм тогтцсон. Тэрийг ям гэдэг юм байна. За энэ Сатуркны талсан хэсгээ шууд байгаль дээр хаяад явмааргүй байна. Загасчид та бүхэн байгаль орчны хайрлахгүй болохгүй шүү дээ гинэ. Энэ надад үнэхээр зүг санагдсан. Яа тэгэхээр Сатурк чинь нөгөө нийлэг материал шүү дээ. Байгаль чингэхгүй. Тэнгүү нийлэг материалууд чинь нөгөө газар ингээд орчин тойрноо нөгөө тодорхой радиусаар ингээд хордуулж идэм билээ шүү дээ. Зүгээр л яг тэр байгаа газараа биш тархаж. Тэгэхээр манайх нэрээс Сатуркуудаа дасцсан Сатуркууд бол ер нь хогийн савндаа карманд жоо тайчдаг байвал зүгээр санагдсан шүү. Дэмжиж байна. За ингэсэн анх донешныг минь уншлахгүй хайчлаа. Ермак сизэл яваад л байгаа шүү гэд өчигдөр нөгөө нэг урж өдөр хоёлаа донешн уншихад энэний тайлбарыг дахиад хэлчихье. Энэ яагаад ингэсэн бэ? Ингэдэг вэ гэхлээр яг донешн унших цагаас өмнө орж ирсэн дугаарын донешнууд уншдаг шүү. Тэрнээс хойших дугаарын орж ирсэн донешнуудыг мэдээж дараагийн дугаар дээр уншдаг тий. Тэгэхээр нөгөө нэг яг донешн уншны дараахан орж ирсэн хүнд бол уншихгүй байгаа юм шиг санагдаад байгаа. Гэхдээ дараагийн дугаар дээр уншдаг шүү. За. Загсан хайрцаг нь аваад гидсийг нь цэвэрлэрэг гэсэн байсан. Би нөгөө гидсийг гаргацсан шүү дээ. Тэгээ хайрцаг нь авсан чинь гулжганд гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэгдэм байх тийм үү? Гидстэй багт нь шууд ихлэ цэвэрлчихэд тэгээд дараа нь гидсийг дараадаг гэдэг. За баярлалаа. За энэ их зөвлөгөө ирсэн. Жижиг жарахаатай газраас өгөөшөө бэлдэж очоод жарахаагаар хөөлгөж том зэвэг барьдаг шүү. Шүн майхандаа унтахгүй гинэ. Тэгсэн хаа гинэ. Яаманда хийвэл огт нь хулганаар том зэвэг барин шүү. Хайрцаг нь авахгүй гидсийг нь аваад дотор нь жаахан сонгон хар бэрс давсаар хамталж мөнгөн цаасанд эсвэл нойд нь оргсон бор цаасаар ороогод боогод нурманд хийж идвэл амттай байдаг гинэ. Шарсан загсны давс ихэдвэл загсны шүл хийчих гинэ. Би нөгөө амтлагч ингээ болохгүй амар давстай юм болцоохгүй. За баярлалаа гой зөвлөгөө байна. Ингэнэ. Гой дугаар байлаа. Гэхдээ нэг л бид эдээсээ төрүүлээд явчлаа гинэ. Өөрөө юмнуудаа хийгээд явбал гой санагдлаа гинэ. Яг нөгөө мэдээж мундаг загсны зөвлөгөө
авсан дугаар ер нь бол байх хэрэгтэй байх гэж бодсон. Тэгээд ер нь яг нөгөө өөрийнхөө сурсан ингээд юмнуудыг нэг ингээд чеклүүлэх хэрэгтэй шүү дээ. Нэг хүнээс үг сонсомоор байсан болохоор найзтайгаа явсан байгаа шүү. Баярлалаа. Вэдрийнхээ бүсэнд хамгаалалт гэртээ аяны хутгатай болоорой гэсэн. Вэдртөө гол гарч явахдаа хөл алдаж вэдр рүү нуус ороод живх хэрсэл өндөр байдаг гинэ. Тэр үедээ хутгаар вэдрээ зүсэж ам аврах боломжтой жич өөр тохиолдсон сургамжаас хаваалцлаа гинэ. Өөрөө живжсэн биз дээ. Гэт ер нь гэхдээ тэхээр байгаа зү дээ. Би ингээл энэ минь бол бүр юм галтардаг болтой амар эвгүй. Тэг ингээл ус орчих юм бол бөмбөг бол доош арчих хөлгөөтэй бодвол тий амар эвгүй шүү. Манайха ер нь бол гол уснаас бол айж имэж боломжтой ороо. Нутгийн жүжигч Адиатай хамт явна гэж аах уу гинэ. Адиатай уулзаад нэг үзье. Адиа хамт загсанд явах юм уу? Манай хоёрыг яв гинэ. Hi bro, fly ургаар каст хийж явахдаа болж өгөл нүрээ дагсан битүү нүдний шилжүүлж байгаарэ гэж. Өчигдөр нэрээ салхинд би бас яг нүрийн урдуур хоёлоо явж байхад гэж шахуурдаж өгсөн шүү дээ. Салхин талаас салхилчингууд нөгөө каст ч очоод нүрээ гуйдаад ил. Тэр бас үнэн нүд мөдөөс хоцсон тохиол байдин гэсэн шүү. За энэ их урт зөвлөгөө байгаа. Одоо л жинхэнэ явжээ гинэ. Эхний нэвтрүүлэг үед хэлсэндээ дуглахгүй шалгаа явна гэдэг нь 10 дугаар тухалцсан шүү дээ хэлээч. 9 дугаар тий. Нэгдүгээр видер иргэчдээс өмнө яг видер аваа гинэ. Яг жинхэнэ видер аваа гуталтай. Тусдаа зориултын уултай альтардггүй тий. Наад өмсөд байгаа загасчд дүүд гэдэг хүйтэн хайрн дүүд нэг үг байгаа. Тэр зүгээр ороод уншчаарай гэх. Хүйтэн хайрн улан хальтрын аюултай нэргээсээ тийм байсан. Загасаа цэвэрлэхдээ эхлэх гидтэй байхад хайрсан освол амар. Тэгээд ямк гэж харгаанаас цүнхээл харгаа гарах хэсгийг хэлнэ үү? Би энийг ойлгохгүй наа. Ямк гэж харгаанаас цүнхэд харгаа гарах хэсгийг хэлнэ. Яг түрүүний ярьсныг л бичсэн юм шиг байна. Тэгээд хаалт дотор хамгийн сүүл 51 минутанд яриад зогсож байгаа ард чинь ямкл байна хаа гэнэ. Тэр ч ямк байсан. Тэр бидний очиж хонсон газар бол ямк байсан. За дөрөвт нь double hall гэж шидэх арга байгаа. Тэрийг өвөл давт. Ер нь хуурай fly шидэх уурга дамар нэмф уурга өөр болох гинэ. Fly уурга нэмфний уурга өөр болгоо. Нэмфний уурга аваал гэж юм л та. Тэр бол үний юм билээ. Нэмфний уурга чинь нөгөө нэг 10 11-тэй тэгээд 3-тай тэгээд юм хөнгөн уургууд юм урт. Тэгэхээр нөгөө мэдрэмж аягүй сайн. Миний ч нөгөө шалны модстэй. Тэгэхээр тэрний хажууд нэмфний уурга бариад ингээд нэм хурсахад газрын нөгөө чулууны доол болгоны мэдэрчээсээ авах гэртээ. Тэгэхээр нөгөө хоцрог татгамаад л хамаагүй багсна гэсэн. Тим юм байлаа. Тавт нь спиннинг уурга бас тийм хүчлэхгүй хөнгөн өгөөшний хүчээр ажиллаж шиднэ. Техник байгаа. Хит бүдүүн уургад 0.1-2-той жижиг грамтай өгөөш хийхээр ингэж эвгүй шидэх нөхцөл үүснэ. Баланс даарсан байхад хөнгөнхөн ядрахгүй шиднэ гинэ, тийм үү? Ер нь тийм шиг үл тээ. За тэгээд саяны зөвлөгөө 5 зөвлөгөө өгсөн хүн маань утаачин хорчноос ууран уургач болсонд амжилт bless яман гэсэн байна. За баярлалаа. Ахын контентууд сайн шүү. Дүүгийнхээ контентуудыг бас харилцан сонирхоод үзээрэй хээ гэсэн. Нэрийг харсан чинь Мумба. Манай нөгөө загас чинь Мумба. Мумба channel маань бичсэн байсан дүүгийн бичлэгүүдийг үздэг шүү. Гой хамаагүй лага тий. Надаас бол хамаагүй лагтай үздэг шүү. Баярлалаа. Миний контентыг бас үздэг. Баярлалаа. За ингээд болж тээ. Ингээд өнөөдөр бид яах вэ гэхээр одоо цайлчаад оноо бол явлаа. Одоо хэмжээгээ томруулцгаая. Чилийн хин зүгээ Ранай хини нүгээ Ам чимийн хүртэн таашаа хаванэ За загасчны замнал цэгийн ресорт дээрээс 2 өдөр үргэлжилчихэ. Бид нэр дутаа сайхан амарч чаад одоо манай дигмигийн янзлаадах шиг тэгээд явах гад хүлээж чинь да. Цоо шинхэн цэгийн ресортод та бүхнийг дараа жилээс иржтэй хавар нээлттэй ихт нээж аялж амраарай. Гол онцлог нь энэгүй дүүрэн гол байгаа. Тэгэхээр загасчдад их тухтай газар юм шиг санагдлаа. Цэгийн нуурынхаа дэнчдэр ингээд байрладаг ресорт байна. Тэр манай загасчд бол ер нь мэдээд тахад илүүдэхгүй. Ийшээ барахын гол, ийшээ явс одоо онон гол явах гэж ингээд эргэн тойрон гой голуудтай юм шүү. Тэр ийшээ ирээрээ цэгийн ресорт гэж байгаа. Тэгээд 3 өдөр угандаад гарах гэсээр байгаал бараг 2 өнгөрч гинөө. Тэгээ одоо яшаа хойшоогоо Бачрэтээс хойшоо гарах гэсэн шавар суцсан. Ингээл илгээрээ. Ингээ баларсан. Өнөөдөр ер нь эвгүүд шинжтэй байж шүү. Дадлага авчирна гинөө. Дүүнэр зэрлэг дуралддаг дүүнэр байгаа. Тэгээд эдэж нөгөө өнгөрөө шавар дайрчаар байгаа суугаад ах шүү. Бэ шүү. Зэрлэгийн шавар гэдэг нь ямар юм шавар вэ? Бамбалцсан юм хөрс юм уу? Ой бамбалцж гин. Нэр ийм шаварыг зэрлэгийн шавар. Энэ шавар тачлаа. Яаж ийна. За Бачрэт суман дээр сая хэсэг байсаа дугуй хагараад тэгээд
Тэгээд дуу засвар гэсэн чинь хаатар байж таараад дуугаа өөртөө солилцоод за одоо яг явъя гэсэн чинь шавар суучлаа шүү дээ. Гарч амжилгүй. Гой сум байна те. Жижигхэн аюу гой цэгцтэй те. Амар гой байшингуудтай гой амьдэрдэг хүмүүс наа. Тэгээд засаа барьж чадахгүй л явж ин та. За юм байна да. Гол дээр очихлоор л уулзъя. Яма. Комбреда. Move it. Come. Таксаа. Бреда. Тэний бүр нам суулаа та. Дугуун бүр далдарсан байна шүү дээ. Сая татаа дийлэхгүй. Яна. Чи дахиад хамар үсээ хаваад болооч. За манайхан хоорондоо зөрчил үссэн. Цагаан хүнлээ тос золоо welcome. Суу бэкяр тодортой зүүн юм. Хашаагаар дөрөн өнөр маршаараа. Хашаагаар дөрөн хуруу тавшаа. Бэжада дөрөн хүүхнийг амтаалан. Байсигээл тарван өнөн хамтолон. Гэнглээ Рата таун итлээ Хомикагийн хамт Хата дасиглээ Машинда тавьжсэн дуурийг классик Инженер болнаатай стил боссинг Зунган виски нэг лонхоор ба шампань Ганжа фамарата такси бас комбайн За наадам үзэж гин гэдэг шиг зэрлэг уралдаан үзэж гин. Шавар суусан машиныг хэрхэн гаргах вэ гэдэг кино үзэж байна. За одоо ингээ бачрыг техник бараг бүгдийг зөглөлцөө. Хардаа кош өрлөөр. Одоо ингээ гацлаад ингээ татах юм шиг байна те. Дийлэхгүй байна те. Яа янз бүр болж байна да. Хизээ заасан явна. За одоо л үзье те. Цаан байна. Миний шар цагаад байна. Танад би байна. Хэрэг нам цагаад байна. A few moments later. Yo. Ah shit. Yo. Bombo kai. Breda. I'm a ganja farmer. Yo ganja. Хөргөө авах юм аа. Яа гараа сая ийм бол хайчлаа шүү дээ. Загсан болж байгааг хэлдэг л аач. Би онцтой болсон. Гоё. Анангийн гүүрэн дээр ирлээ. Шидлээ, хадран гарлаа. Шууд уу? Шууд. Гараа зоцсон уу? Тэглээ. Ихтэй зүгээр. Гайгүй наач сэртэнгүй болох юм бас те. Ингээ орсон чи ингээ хөхөд идэг юм байна те. Тэгж уус те бирэж тий ингээд ховцтой болох. Юу вэ? Ярьж яхад дахиад авчиж байгаа юм уу? Хэ? Оо, болооч. Аль хараа. Бимс. Энэ ямар гоё газар вэ? Шууд юу болж байгаа вэ? Өчигдрийнхөө нөгөө хоёртой нимпэрэ. Эндээс ингээд уурч орж ирээд нарийн салаа руу нөгөө яамгч нь л баг шиг байна да тийм үү? Одоо яг энэ тогтун болчихж штэ. Тохорж ирээд усан дотор гоё байгаа штэ. Гэтэ би айгаад гүмбирөө орохоос айгаад байгаа юм аа. Би сая хүнээс юм хэлдэг авлаа. Оо ямар гоё. Бэлгэм шилдээ зүгээр түлхээ шиг. Тийм үү. Юу яаж бич үү? Тийм штэ нөгөө видтэй те. Ер нь нэг хутгатай бас болно. Маа ингээд цаах. Нөө шаварч суусан шарын эзлүүдээ бол хаяад өрөөд ирсэн. Нар болоо бид яв дагслах санкоо боллоо. Та хэд хаяа явлаа гэдэг. Тэднийг маань одоо уулнаас 31 ирж байгаа. Тэрнгөр том машин, модны тэрнгөр татна гэсэн. Тэр үл найдвартай гинэ. Өөрөөгөө ингэж битүү ачаатай 30 машин, 31 ураал тэ 131 юу лээ? За 31. Мод руу уул руу ингэж өөрөөгөө татаа гарцдаг гинэ. Тэр амар авсан. Тэр ер нь гоё цаасарыг хол явах юм байна те. Үнэхээр гоё явж байна. Баг ямхаар явна шүү. Нэгдүгээр аюулгүй байдал, хоёрдугаар загсаа өргөхгүй. Усан дотор загсаа зураг авахлаар гоё нөө. Ойртож очиод оо. За ер нь би чамд видео бодё. Хайлаа цуг яваад авъя гэхгүй. Тэм хоо онцгой байгаа шүү. Зүгээр хуучин бол зүгээр талах башлах гэж жинхэнэ хоол өгдөг байсан. Одоо зүгээр жинхэнэ хоолч нөгөө хуураад ороож хуураад те. Амьд жарахаа чигээ улаанаар барина гэсэндээ бид сая шавар мавар гэсээр ягаад бүр чигээ улаан муу санааж мартчихлаа шүү те нэрээ. Одоо хэдүүлээ онон гол дээр байна. Застай л харагдаж байна те энэ тухай.
Тэр нар нэг онж байна. Ингэж хэмждэг гэсэн шүү дээ. Нарнаас доошо хуруугаар тавиад за 4 хуруу байна тийм болж байна. 4 хуруу бол 1 хуруугаа 30 минутаар тооцчихоо багцаагалдаад тэгээд цаг алчт юм байна. Тэгэхээр одоо 2 цагийн зав гэсэн үг байна. Нар баг болтол. Нөгөө нимпэр шидэд жижиг хадрангууд бол гаргаал байна. Тэнгуут нь болоод энийг хийж үзлээ. Энэ нөгөө нэг стример өгөөш. Нэрийг мэдгүй. Лайн нь живдэг лайн нэтер байд юм байна. Миний шиг офлайн лайнаараа л явж байгаа ш би чи хөвдөг лайнтай. Тэгвэл живдэг лайн маань тип живдэг ч гэдэг юм уу өөр үт юм бэлээ. Гэтэ яг зүгээр би зүгээр жоохон том линок барьмаар санагдаад байгаа болохоор энийг зүгээр хийгээл шидэл үзэж байгаа юм. Энэ ингээд юм сэгсгэр юм байсан орлоор юм загас болчих жоостэй. Усан дотор юм ногоон улаан толгойтой загас шиг харагддаг юм лээ. Энийг л шидэж үзээд байна. Тэгээ дээрэс нь энийг яаж татхаа мэдэхгүй байна. Одоохондоо бол би зүгээр ингээд каст хийж байгаа. Тэгээд ингээд нэг ингээд татаад байгаа. Загастай газар уг нь тестлээд сурчвал бас зүгээр л юм те. Бас ийм өгөөш хийгээд шидэж байна да. За тэгээд одоогор тоо 12 байгаа. Тэгээд залхангуудаа өгөөшөө солилцож байгаа юм байна шүү дээ. За барагдаа. За. Ингээд мэдээд буруу каст хийсэн учраас ингээд зангирчдаг. Өдрүүдээр ингээд зангир явчихдаг юм. Тийм бол энэ зангирч боо. Энэ хүнд болохоор амар хол явж байгаа сте. Ялаа шиг биш. Өдрөгээ дуусал явж байгаа сте. Тэгээд ингээд татчих чинь энэ зөв буруу ч юм уу бүү мэд. Спиннинг шиг тоглоулдаг гэсэн байхгүй. Тэгээд багцаагаараа өөрийнхөө мэдрэмжээр л ингэж тоглох юм болоо да гэж татчихна. Одоо энэнийх нөгөө хөвдөг лайн лидер иттэй болохоор өгөөш маань усны мандлаас жоохон дөр хардаа тэнж живж шít. Явж шít. Амар дээгүр явж байгаа сте. Доогуур нь даалчих хэвээр болоо. Бүр болохгүй лимт буцаад хийчихнэ. Чи нэг барь та. Чиний фэнүүд бас олон штэ боги. Зураглаа чи фэнүүд олон штэ. Сая зарцалж байгаа үнэтэй тас те. Өдөр бас нөгөө сум ороход тэнд бас булгандсан хүмүүс байсан те. Өчтөр шин. Бачрын сумын урд эгийн гол гэсэн те. Урс юм байлаа. Тэр голлоос шүн булганддаг гинэ. Тэгээд тавтай зэвг гаргасан байсан. Хүүр улаа өрөнгөтэй юм. Оо ямар гоё юм нар гараад ирсэн. За боги минь нэг барь та. Яа тэгэл олон ирэг дээр чимээгүй ингээл зааслах сайхан юм да. Ойн юм да. Барьсан ч явах вэ, барихгүйсэн ч явах вэ. За болохгүй спиннинг рүүгээ орно да. Тийм ээ багэ. Тэгээд гялс ингээд ус руу оруудаад хүрээд ирэх юм. Стример каст маягийн хийдэг юм болов уу яа гэм бол хол явуулахын тулд тэгээд каст хийх үлээлгүй дээ. Ингээд хүнд болохоор амар хол явдаг. Миний лайн дууслаа. Яаж татхаа мэдэхгүй байгаа болохоор өгөөшөө тоглож чадахгүй. Жохон эвгүй юм те. Манайд ирж гин үү? Эгэ! Нөгөөд ирж гин. Нөгөөд ирж гинэ. Яа манаа суусан машин мань ирж гин. Ее! Хай! Арилаа л. За давгүй юу? Хаяа явцгаа гэдэг ууртай байна. За нөгөө хэд мөн ирсэн. Бид нар яг зорсон газараа бол очиагүй байгаа. Дараагийнхаа үндсэн газар руугаа явахаар шийдлээ. Өөрөө ингэж бичээд явчих бас болд юм шүү дээ. Болоо ихтэй. Янз юм байгаа шүү дээ. Одоо ингэж юу янгууд айр хүүтэ юудүүлээ. Нар унаал амар хөтөн болно. Нөгөөшөө чирээл явж ийн гэхгүй. Урсгалгүй юм хэсгийг хар ус гэдэг юм. Шүн энд хулганддаг гинэ. Тэ гих шиг болсон шүү. Тэгээд тэр цаашаа урсгал дээр очиж шидэж үзэх юм уу гэж хэллээ да. Яа, сэргэн болж наанууд гэсэн таарах гэж шүү. Болохгүй энэ нөгөөшөө ойлоо буцаад нэмпэ хийчихнэ. Нээдэртэй. Энийг яаж шийдэх мэдэхгүй л. Гоё загас үнэхээр амар оролдоод байгаа баян газар очичвол чеклэмэр их юм те. Бусдыг амар аваад минийхийг авахгүй байвал би буруу тоглож моглуулад байна. Сетап нь буруу байна гэсэн үг те. Тийм биз дээ. Тэгж ойлгоно. Арай болчлаа да. Нар бурчлаа. Би тэр нөгөө стримерийн өгөөшөө бол ойлгохгүй мэн үү. Нимпээс өгсөрчлээ. Надад гоё гэрлээ нөө. Хитэн үү? Бас удирт нөө. Гоё тодсож байгаа сте. Хүү юм тот. За тэгэхээр зарчны замнал логийн ивент итгэгч Nature Hike Brand. Энэ тэднийг л усанд нэвтэрдэггүй олон юм яастай хөл мөлтэй логдо зориулаад оройны төвсмөс авах гэрэл хэрэг бол шууд хөлийн залгаад энийг ашигласан гэсэн үг. За тэгэхээр Nature Hike Brand-тэй баярлалаа. Nature Hike Brand-ээс та бүхэн бараа бүтээгдэхүүн сонирхохыг, аяллаа бараа бүтээгдэхүүн сонирхохыг хүсвэл Nature Hike Mongolia гэсэн пэйжийг ороод дагаад сонирхоод бараа бүтээгдэхүүнийг үзээрэй. Мөн UG Arena-гийн нэг давхарт нэрийн дэлгүүр нь байгаа шүү том. Өвлийн бараа нь 10 сарын ихэр ирнэ гэсэн гэхээр хайлаг бараг буцах үед очсон ирчин байх баг. Тэгэхээр дараагийн яваан дээр бол хэдүүлээ Nature Hike-ээс гоё өвлийн майхан захаа авна гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ гоё одоо өвлийн заасчлалтай юм бэлдий 100 муу хавцсан бэлдий гэж бодож байгаа.
За тэгээд Natural Hack брэндтэй баярлаа. Яа тэгээд одоо буцаад нимп огсарсан. Шантарсаа. Тэр стримерийг ойлгохгүй наа. Боллоо. Тэгээ манай хэд бас шидэд байна. Тэгэл гол байна да тий. Тэнд гоё газар болсон байсан. Гэрлээ унтрах гэдэг. Одоо нөгөө нэг тамхины цогоош нуудаг гэсэн. Удирцсан уу? Тамхины цогоош ноод шид мэддэг гэсэн. Тэгэхээр одоо гэрэлтэй байгаад яхаа. Арай юм замаа харахтаа одоо ингэ гэрлээ зүүчвэл гоё юм болоо гэж зүүчлээ. За нөгөө газар чи очиж хидэт хидаа. Мангар амт юм. Ого. Моточлаа. Яа. Шууд ирээл анхны шидэл дээр. Яг л байна те. Маргаангүй байна уу? Яа сая хайрын малтлаа шүү дээ. Тэгвэл бид буруу өгөөшөө шидэд байгаа юм шүү дээ. Алтчдаг. Харамсаад ах юм. Жоо яарчлаа. Тайвхан татчихдаг байж дээ. Нилээ хүнд зодтолтлоо шүү дээ сая. Тэрнээс томтой бол бүр халгаан болох нэ. Яа би барыг саяныхыг авдаал тэгэл дахиж санийг авсан бол дахиж барыг барихгүй гэсэн шүү дээ. Нэг тийм мэдрэмж явчихлаа шүү. Би бол тэгтээ ононгоосоо царайгүй те. За нар орсоо. Одоо ингээд дороо харах болно доо. Юм харагдах болоод эхэллээ. За үа гэж их барьцсан байх та. Одоохоо. За одоохоо гой газар очиг нэ. За явъя. Явъя да. Тэгтээ сая барьсан байсан бол би энэдээ дахиад тавлах байсан шүү дээ. Хаа гэл те. Тэгтээ хайлаа бас гоё юм а. Элмүрийн баримттай яваад байх юм те. Бичлэг хийгээд. Yes. Одоо өөр газар очиг гэж үү? Бараг болий гэж нөө. Ямар ч байсан харанхуу болгоод хулган шидэж үзье гэж ярьж байгаа те. Яма. Комбреда. Move it. Come. Такса үзүүлээ тавтай мөрөл. Breda. Yeah. Hey, Mr. D. Hey, what's happening, man? Breda. Yeah. Welcome to Water Town. Yeah, Body Gang, yeah. Олон дүүнэртэй явж байгаа болохоор бууз нь ерөөхдөө зүгээр юу ч хийхгүй цагаан гартаа. За ингээд өтдөө загасчлаа. Яаж идэв юм бол очиод харъя тий. Би бол зүгээр нөгөө 2 м Сатуркэнд бургасаар бол өтдөө барьдаг хідүүлээд оролцоод үтсэн шүү дээ. Тэгж л мэдэн шүү дээ. Тэгэхээр стримийнхаа урганд яаж хийдгийг одоо харъя да. Би флайдаа хийгээд нимпнийхаа өгөөсөнд хийгээд шиднэ гэж байх уу? Бас байж болно тий. Тэгээ урсгаж болох юм байна тий. За миний юу дуусчих шиг байна дөө. Хав арах болчлоо. Нимпэн ажиллахгүй. Энэ нөгөө бас л харуус гэдэг юм шиг байна тий. За хүмүүсийг яаж хийдгийг харъя да. Би болохгүй уйлтрагаа авъя. Ganja farmarata taxi bus combat. Яслага бай. Сайн уу? Юу хийж байгаа таад? Яслага бай. Ах トゥ хоёр юм уу? Та ихэр хоёр юм уу? Нөгөөг найз үуч чанаа. Сонирхох юу байна? Энэгээр загас байна уу? Нүгээр загас байгаа юу? За яг ингэ сууж ин да. Нимпэндээ 2 нимпэндээ 2 өтийгээ илчиг одоо ийс. Тэгээд энэ тохоог нь хар усан дээр сууж ин. Тэгээд ерөөхдөө хулганаар тоглодог цаг нь болоогүй юм шиг байна уу. Тэгээд энэ татаж матчихгүй байна. Ясын бэ нэгэ барайл сууж. Яг дордод загсалж байгаа шүү дээ. Өтөө эцэг барайл суудаг юм залхуу загсалж. Тэгээд амрида. Ер нь бол ингэсгээд буцъя дөө хэвэл. Яг эсвэл магадгүй нөгөө хэддэг яриад тулын цагийг хүлээх гэдэг юм болоо. Хулганыхаа цагийг гэдэг. Хулганаар зөвхөн тул байдаггүй гэсэн бас. Зэвэг том зэвэг барьсан байсан шүү дээ. Биш өнөө өглөө те хүмүүс энэ татахгүй нөө. Рөөс манай намаа шаалаад тест нимп бууз гэдэг. Одоо ямар сайн нимпэндээ өтийцүү. Яана би барьчихсан яана. Энийдээ уур гэдэг. Надаас босон өнөдөл цайлсаа. Ультра лайт гэхдээ нөгөө нэг засвар орсон ультра лайт байгаа шүү дээ. Тэрэнгөөрөө хамгийн жижиг хулганы шидэнгуутаа голын цаанаага модонд шууд хулгана өгсөн. Ингэдэг гинэ. Хулган шидэхэд. Тэгээ одоо энэ одоо бараг даацсан ураг болж өрөх шиг болсон. Ингэдэг гинэ манайхаа. Гол дээр гэрлээ тусгаж болохгүй учраас бид нар харгуу очиж байгаа. Тэгээ удаан байхлаар нүд тастай юм бэ. Тэгээ ингээ голоо харж эхэлж байна. Тэ эрг мэрэг нь харлаад харагдчих. Тэнгүүт трийг харж агаад баримжаагаараа бүр цааш нь давуулахгүй юм шиг наан шидээ татах юм биш үү. Тэгээ би татаж үзэлгүй ингээд юугаа хугалчлаа. Сатурка таслаад модон байсан дэгийг янзлах гэж оролдож жагаад ургийнхаа үзүүрийг хуглаа ичлээ. Тэр энийг ингэж мүлээлгэж байгаа жоохон даацсан ураг маягаар ашиглаад үзье доо. За нөгөө нэг тамир дээр шийдсэн хулгана шидэдээ одоо энэ чинь даацсан том урчиж байгаа шүү дээ тийм ээ. За ер нь бол эвгүй юм байна. Огт мэдхгүй заасчлал болоо явсоо. За болохгүй бол 1-2 шидэд энэ хулганаа алдчихвал тэгээд ерөөхдөө харъя дөө тий. Хинжийг нь харуулзаа. За метрсэн. Би нөгөө метр. Миний метр хаана байна?
9-ыг алдсан шүү дээ нийлээд. 9-ыг алдсны эцэст ганцыг. Энийг хараа миний Тэр гэрэл өвчтэй. Энд байна одоо багтаг байсан. миний байдлыг Үгүй шүү даа. Бүгдийг олоод ирсэн. Яа. За, тэгшлээд байж. Тэгшилж. За. 45 таа хайцсан юм да. 46. За 47 гэж тооцсон. 46 47 таа. 46 доо. Өмнөх нь өмнө томтойгоо чиний Тул биш гин те, тул юм уу? тул биш зүг. Юу яа ингэ Юугаар барив? энэ хулган Сайн барьсан. Хулганаар зэвг хэмцэн чи 46 байсан тий. Баатгагээд дүү мөн болохоор бүх өгөөшөө буцааж барьж өвчрлээ. Тэгээ одоо гэрэл тусахгүйс одоо ч дүүрч боллоо тий. За ямар ч байсан хулганаар барьж үзлээ гэцгээсэн. Бөөхөөр энэнгээр 46-тай зэвг байла. Одоо ер нь баг хэдүүлээ явах байхаа. Тэгээ энэ хэцүү юм байна. Одоо тэр цаад ирэг байгаад харагдаж байна уу? Тэр цаад ирэгийг яг наана хулганаа унгаагаад татах хэрэгтэй байна. Амар зөөлөн. Тэгэнгүүт яг тэнд нь авч шидэн гэдэг нь өөр амар хэцүү юм байна. Юу ч харахгүй тий мэдрэмжээрээ тэр амар хэцүү. Би шууд эхлээд нэг өгөөш цаатлыг давуулаад модонд нь хайсан. За тэгээд одоо оройн шөнийн загшлал нэг иймэрхүү боллоо. Тэгэхээр шидэд үсэн харъя. за тийм. Хүнээс илүү зүйл байхгүй юу? Түүнээс илүү хүс гарахгүй юу? Гэвчүүлсэн бүхэн зам таарахгүй юу? Гэтүүлээ суухаас цаах нарахгүй юу? Зя загсчны замл өндөрлж байна. Season 1 эпизод 11 өндөрлж байна. Бидний энэ удаагийн загсчлалын 4-р өдрийн өдөр нь Цэгийн ресортод 4 хонлоо Батширт сумынхаа эргэн тойрны голуудыг ер нь бүгдийг нэгжлээ дээ. Янз янзын загсчлал хийлээ. Шүн хулганаар яа загс барьдгийг харлаа. Зүртэй юм байна. Үнэхээр гоё. Тухтай сайхан амарлаа, аяллаа, загс барьлаа. Тухтай орон дээр унтахлаар ядрал гайгүй юм бэ те боги. Амралтын газрын орон дээр ундангууд амар гоё тухтай майхан донтглоор маргааш нь жоох ядсангүй байдаг юм биш үү. Бас нэг тийм бэд юм бэ. За тэгээд ерөөхдөө ямар шуухай явсныг та хэд мэдээж үзсэн баг. Тэгэхээр нэг олон юм яриад яах вэ? Мэдээж эпизод 11-ийг ивент тэтгэж оролцсон Цэгийн ресортод баярлалаа. 4 хоног маш тухтай сайхан байлаа. Гоё загастай газрууд заалгаж очиж загас барьлаа. Онон гол, бархын гол, эгийн гол загасчлаа. Одоо ерөөхдөө бид буцах гэж байна. За тэгээд Цэгийн ресортын хамт олонтоо маш их баярлалаа. Манай хэд бол нэг сайн барьдаг хоёр нь бол том зэвг бол барьсан тий. Ост маань цайрсан. Би бол нэм бурсгаж хайрсуудыг хадрангуудыг бол ястаа алгадаж өглөө гэхгүй. Сүүлийн тэр алдсныг нэмэхэд 13 загас. Тэрийг би бол баг гаргасан гэж бодоол. Гэхдээ аль жоох харамсаад байгаа байхгүй өчигдөр арай тэрийг алдсан та. Нийтдээ 13 хадран барьлаа. Тэгээ өгөөшөө томруулахгүй л одоо зэвэг мэвгээ барьж бол чадаагүй те. Зэвгийн даалгавартай өөртөө явсан чинь барьсангүй. Одоо явахдаа нэг ганц цаг бархын голоор явах юм байна шиг. Ганц цаг шийдэж нэг орхоогоо дараа зэврүүгөө дахиж нэг үзээ. Тэгээ болохгүй бол заал гэж ойлгох ёо гэж бодсон шүү дээ. Тэгээд даалгавар бол билээгүй. Гэхдээ маш олон тооны загс барьж үтсэн. Нийт бол үнэхээр идтiin байна өө. За тэгээд ингээд Season 1 эпизод 11 үгээр Цэгийн ресортоос өндөрлж байна. За тэгээд хамтран ажиллагч байгууллагуудад үрдээ ивент итгэгч Nature Hike Brand аяллаа 5 тухтай орчныг бүрдүүлэгч аяллаа бүх хэрэгслүүдийг оруулж ирж худалдан борлуулдаг Nature Hike компанида баярлалаа. Пэйж нь Nature Hike Mongolia. Та бүхэн ороод тэр бараа бүтээдийг сонирхоод үзээрэй. Одоо бол 10 сар гарчиж байгаа гэдэг чинь өвлийн бараанууд баг ирж байгаа баха. Би бол одоо очиод эх 7 хоногт өвлийн бараануудаа авъя гэж бодож байна. За Nature Hike Brand-тэй баярлалаа. Дүүжи. Тэгтээ өчтөр айгу тэнийг болсон. Дүүжиг орхиод явсан шүний загслыг гэж амар тэнэгтэй. Цэнгэн дуусчихлаа. Цэнэглээд орхицсан чинь өстой болоо юм байсан. Би бодохдоо буцаж ирчээд орой явна гэж тооцсон байсан чинь тэр чигээр бид шүний загслал хийцтэй. Тэгээ уцсан орхицсан.
нөгөө гоё шөнийн камераараа харж чадаагүй айгүй эвгүй юм билээ шүү. Duji brand Steakhouse компанид баярлаа. Duji байла. Очингуудаа эдитээ энэ одоо боо зөөрөө эдитээ гэдэг болсон. Эпизод 10 таалагдсан уу? Би эдитэстэй. Тэр одоо ингээд би цааш дээр дандаа өөрөө эдитээ хийж байгаа. Заяа. PowerShop компанид баярлаа. Миний эдит хийх тоног төхөөрөмж компьютераар хангасан PowerShop компанид баярлаа. PowerShop компани маань хуучнаар Center Point-ийн зүүн талаасаа ордог. Шөнө 22 цаг хүртэл ажилладаг дэлгүүр байгаа шүү. Та бүхэн орой янз бүрийн флаш, элдв залгуур хэрэгтэй болвол шууд тийшээ л очсон дэр. Босод газрууд наалттай байгаа шүү. PowerShop байла. Donation хийлгэдэг та бүхэнд маш их баярлалаа. Donation-гүйгээр бууз нь ийм гоё газар ирж, ийм гоё заагас барьж яагаад ч чадахгүй. Тийм учраас та бүгдийн энэ сэтгэлийн дэм дөрвөж талархаж явдаг шүү. Мэдээж үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Лайк, шеэр, subscribe заавал дараарай. Бууз нь буцъя да. Баяртай.